25 оны 1-р сарын 11-ний өдөр за жагсаал цуглаан скватрын дүүргийн нутаг дэвсгэр за Женис скватрын талбайд зохион байгуулагдсан. За уг жагсаал цуглаан тухайн өдрийн 11 цагаас эхлэж за дэлгэцэнд харагдж байгаа байдалтай бол явагдсныг та бүхэн мэдж байгаа. За тус өдрөөс хойш цагдаагийн байгууллагад жагсаал цуглаантай холбоотой нийт 13 гэмт хэрэг зөрчлийн шийдэлтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Жагсаал цуглааны үеэр бас нэлээдгүй олон хууль бус үйлдэлүүд гарсныг та бүхэн бас анзаарсан байх. За тухайлбал одоо иргэдийн хөрөнгийг устгаж гэмтээсэн, за төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, за мөн төрийн засгийн хамгаалтын газрын одоо тодруулж хэлбэл нэг албаагчийн одоо савхын яс хугарсан, за нэг цагдаагийн нэг албаагчийг одоо шатнаас түлхэж унааж гэмтээсэн зэрэг гэмтэргийн шинжтэй үйлдэлүүд бас мөн жагсаал цуглааны оролцогчдын зүгээс гарсан. За эдгээр асуудлуудыг бол цагдаагийн байгууллагаас бүртгэж, за прокурорын яналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. За мөн нийтийн хэв журам зөрчих, за иргэдийн одоо бусад иргэдийн эрх чөлөөнд талдах, зорчих хэрэгс саадруулах зэрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэлүүд гарсан. За тухайлбал одоо захин орчинд явагдаж нэг бас иргэд олон нийт мэдээлэл авсан баг. Бага насны хүүхэдтэй одоо хүүхэд нөвцөн шалтгаантай эмэгтэй хүн тээврийн хэрэгсэлтэй явж явах замын хөдөлгөөний хаад саадруулсан тухайн эмэгтэйг одоо шаардлага тавихад түлхэж унгаасан зэрэг юм гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэлүүд гарсан. За мөн одоо олон нийтийн тээврийн хэрэгсэл буюу зорчих тээврийн автобусны хөдөлгөөнийг хаах, замын хөдөлгөөнийг хаах, за мөн одоо өвчтөө түргэн тусламжийн үйлчилгээ авч байгаа эмнэлгийн машиныг бас хөдөлгөөнд нь саадруулах зэрлэгээр хууль бус үйлдэлүүд бас жагсаалын үеэр гарлаа. За эдгээр асуудлыг бол цагдаагийн байгууллага бүртгэж, за хууль заасан үндэс журмын дагуу мөрдөн шалгах болон зөрчлийн эрх хүртэх ажиллагааг явуулж байна. За жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа иргэд жагсаал цуглаан зохион байгуулалтанд оролцож байгаа иргэд мөн үйл бодлоо эрхэлж байгаа бол цагдаагийн байгууллагаас маш хүндэтгэлтэй хандсан. Тэр иргэдийн эрх чөлөөг хангах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол зохион байгуулалтын ажил арга хэмжээг хууль заасан үндэс журмын дагуу цагдаагийн албаагч нэг бүр хэрэгжүүлж ажилласан.